За SU подкастт эргэн тавтай морил биднийг үздэг одоо үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд аль хэдийн 7 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор Эрхэн Баяр буюу Өвжи Mob хамтлагийн рэпер артист Өвжи ирсэн байна. За өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд. Ажил тавлаг сайхан. За ямар ч сан подкастт урьж оролцож байгаад баярлалаа. За амар завгүй гэдэг сториг л да харах юм шиг тий. Ер нь ажлууд бас зөндөө байна. 4-5 ажил зэрэг хийж байгаа болохоор ч тэгээд. За Эрхэн Баярын хувьд сая тоглолттой байсан тий. Тий, яг миний хувийн биш, манай Boom Entertainment-ийн зүгээс Boom гэ шоу тоглолт болдог. За тэгээд тоглолт болонгуудаа одоо цуврал тоглолт байхгүй. Тэгээд 1 2 3 гэдэг ерөөсө тоглолт болгоно өөр ингэсэн концепттэй өөр ингэсэн онцлогтой тим болдог. Тэгээ 3 сарын 8-нд ямар ч сан 3 дахь хард гарлаа, 3 дахь тоглолтын хард гарлаа. 3 дахь тоглолт нь яг цэвэр эмгтээчүүд зориулсан байсан уу? За манай тоглолт бол ерөнхийдөө яа дээ хагасаа өдөр зохион байгуулагддаг. Тийм тэгээд энэ удаагийн 3 сарын 8 буюу мартын эмгтээчүүд эрхийг хамгаалах өдөр маань хагасаа өдөр бас байж таарлаа. Тэгээд яг за окей гэ энэ өдрийг сонгож яваад тэгээ хийсэн. За тоглолтны явуулсан болсон тий. За манай компаниудаас хамтран ажилласан байгаа. За Эрхэн Баяр ер нь бол хүмүүс нөгөө нэг мэдхээр нь рэпер артист гэж мэдэх бах тий. За ер нь бол өөр хүмүүсийн мэдхгүй өөр хийдэг ажил юу вэ? Байгаа юу тийм ажил? За хүмүүс бол уус харж байгаа ш хипхоп артист гэдэг тий. Тэгээд давхар одоо Boom Entertainment гэж байгуулсан. За тэрүүгээр одоо ерөнхийдөө entertainment чиглэл рүү төлөхөө орсон тиймэрхүү ажлууд бас хийж байна. Тэгээ одоо контент үйлдвэрлэж байна. Тэгээ контент мейкер, тэгээ найруулагч, тэгээ тоглолт энтер дээр ч юм уу ерөнхийдөө продюсераар явчихж байна. Тэгээ тоглолтын найруулга энтрээ хийж байна. За тэгээд хувийн нэг хувцсны брэнд нэх гэдэг тэрэн дээрээ бас төлөхөө ажиллаж байна. Өмнө нэг хоёр удаа туршиж үзээд фейлд хийсэн байхгүй. Одоо наадах ч асууж байгаа. Одоо ингээ яг нэг энэ залуучууд хүүхдүүд нэг Өвжи Mob-ын логотой за юунууд хүүдийнүүд байлээ. За бодоолк байлээ тий. Өөр юу байдаг вүлээ өөр? За дэлгүүр гэдэг нэртэй артистуудын нэг мерч гаргадаг. Дэлгүүр гэдэг байхгүй. За дэлгүүр гэдэг нэртэй тий. Тэгээд тэднийхтэй хамтраад ерөнхийдөө нэг цоврал хэдэн мерчнүүд гаргаж ирсэн. За одоо тэрэн дээр малгайтай замц гэж ярьж байгаа штэ хүүдээ. За тэгээ подволк гарч исэн, өмд гарч исэн, хантааз гарч исэн. За нэг тиймэрхүү юмнууд гарч исэн да өмнөх цоврлуудаар тий. Тэгсэн чинь нэр нэг сонноос урд одоо нөгөө 90 дээр гэдэг штэ. 90 нөгөө шин зэл, хуучин зэл гэж байдаг штэ. Тэгсэн чинь тэрэн дээр над руу нэг видео ирэхгүй чатаар тэгээ харсан чинь зүгээр тэн дээр манай зүгээр юм логотой юм зүгээр зээл дээр зүгээр ингээд битүү олон бүр хэдэн мянган төрлийн өнгөтэй зүгээр зарагдаж байна гэдэл тэгээд маа нэг найз яг тэрийг явуулсан маазраа тэгээд олон улсын зах зээлд гарцсан байж тэгж. Тэгээд нэг маазарж исэн тэгээ урд бүрийг тэрийг тэгж хийж исэн шүү дээ нэрээ. Тэрийг ч одоо тэгээ ямар зогсох боломжгүй л том Adidas Nike-г зогсоож чадахгүй байх чинь тэгээд тийм юм зохиогч энд байгаа нэг хулгайгаар хийж байгаа хитэн дүүнрийг би бол зөвөр өрөвдөөд за одоо эднэрээс чинь зохиогч ирэх мэрэг те ингээ явуултаа нэш за ямар ч манай ямиг бас нэг утгаараа сурталчилж өгж байгаа юм чинь за окей гэл энэ тэнд өөрсдөө хийгээ өмссөн хүмүүстэй таардیں۔ Тэгээд тэд нар бол яг зөв гой санагдав. Уртлыг тэрийг бол ус ямар ч хязгаарлах боломж байхгүй. Яг гэхдээ залуучууд манаас өөрсдөө хийгээ өмсчихвэл гоё л юм те нэг талаараас. Тэгээ нөгөө талаараас одоо өөрөө нэг хувцсны брэнд хийх гэдэг те тэрийг ингээ брендинг болгох гэдэг. Тэрэн дэгээд бас маш их хөдөлмөр явагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд хараад нэг хүн тэгээ шууд хулгай хийж байгаа л процесс шүү дээ. Тэгээ яг тэ нэг яг үнэхээр ингээ дэмжиж яг зөвхөн өөртөө цор ганц ч юм уу хийгээд өмссөн хүүхдүүдийг харахаар амар хөөрхөн санагддаг. Яг handmade хийгээд өөрөө сэтгэлээ гаргаад ингээд яатсан байгаа болохоор тэд нар бол арай өөр л дөө. За Өвжи Mob-ын логоны талаар бас жоохон хуваалцж болох уу? Яг ямар учиртай байдیں۔ Яг энэ mob гэдэг одоо тэр юу ингээ өмсөдөд юу чи юу гэдэг вүлээ? Ski mask гэдэг шүү дээ. Тэр ski mask нь яг ямар учиртай? Тэгээ mob-ийн логон дээр ski mask байдаг те.
Аха. За ерөнхийдөө энийг тайлбарлахын тулд эхлээд нэрээ тайлбарлах хэрэгтэй байхаа. Өвж моб гэдэг ерөнхийдөө бид хэдий бол олонхын эсрэг ч юм уу эсвэл нэг юм ер нь ийм эсэргүүн гэсэн өнгө аястай. Одоо ингээд бурууг шүүмжлэх гэж одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Ер нь тиймэрхүү. Ерөнхийдөө нэг ийм эсэргүүцэх нэг өнгө аястай гэх юм уу? Тэгээд ийм ским масктай тэрийг ийм айкон болгоод явж исэн. Тэгээд Night Nation гэд хамтлаг байгаа. Тэрний одоо DP гэд одоо Limit King хамтаа ууя гэдэг DP-г манай ах байдаг. Цаад чин бол ерөнхийдөө өвж моб дэм зориулж лого гаргалаа гэж тэгжсэн. Тэгээд ийм ским масктай. Ским маскын болонготой яг юм хүний хурууны хээ гэр ингээд дарцсан юм шиг. Яг тийм загвартай. Тэгээд хоёр нүднийх нь орондоо өвжээ. Одоо ийм уруул шүднээс гарч байгаа сектор моб гэх тгээ гарч ирсэн. Тэгээ ерөнхийдөө DP гээд ах маань одоо ах тэрийг зохиож гаргаж өгч ирсэн гэх юм уу. Тэгээ утга санааны хувьд л ерөнхийдөө нэг тиймэрхүү. За сая нэг хамтлагтай шинэ артист нэмсэн гэсэн тий. Энэ яг онторч. За тэр хамт яг одоо асуултад тусчих. Сая нэг хамтлагтай шинэ артист нэмсэн тий. Яг энэ артистийн хувьд хэм байв. За одоо яг хамтлагт яг хэдэн артист байгаа вэ? Хэдүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна? Тэгээ ерөнхийдөө ийм бүлэг гэр бүлийн ерөнхийдөө яг хамтлаг бичлэлтэй анхнаасаа яг хамтлагч байгаагүй. Тэгээ яг юм моб нэг юм бүлэг гэсэн үг шүү дээ. Одоо яг хүмүүсийн яг сайн ойлгодог үгээр тайлбарлая гэвэл за тэгээд анх бол яг өөрсдийнх нь тийм мерч хийдэг тийм дэлгүүртэй, шивэсний студтэй тэгээд артист хипхоп артистуудтай тэгээ юу ч хийдгүү бас нэг юм найзууд энэ төр ч юм уу тэгээ тиймэрхүү зүгээр л моб их ба. Тийм зүгээр мобрдог гэж ярьдаг. Тийм моб гэж байжсэн. Одоо л яг зүгээр хипхоп артистуудын хувьд бол гурлаа болсон байна. Сигор нэмэгдсэн байна. Squally Boys гэдэг одоо backyard-д тэр үеийн тэмцээнд орж исэн хүмүүс Squally Boys гэдэг одоо Lock, Rookie тэр гурав тэгээ сүүлд манай Fuck нэмэгдэжсэн Fuck Rap. Тэр дөрөв Squally Boys гэвчсэн. Тэгээд танд мэдхээр яг Сигор нэмэгдсэн байна. За одоо утахгүй яг ихний уран бүтээл бас цацагдах гад клипний зураг авалт энэ төр ерөнхийдөө болцсон монтаж бас ерөнхийдөө дууссан. Тэгээд аль дээр хамтралтаа ороод уран бүтээл нь одоо дуусчих юм шүү дээ мó тий. Эхний уран бүтээл нь бол ихний уран бүтээл бол дуусч байна. Тэгээд энэ жил мобын 7 жил болж байгаа. Тэгээд 10 сарын 19-нд анхны дууга цацсан байдаг. Яг тэгээд тэрүүгээр яг ихний үгээ явсан гэж боддог байхгүй. Энэ жил 7 жилийн явгаар нэг цомог цацаад тэр нэг тоглолт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд нэг 20-30 уран бүтээл энэ жилд хийн гэдэг. Ерөнхийдөө нэлээд ажлын хуваар шахуул явж байна. За энэ жил тоглолтоо хийн гэж байгаа тий. 100 их үү? Үгүй энэ жил 10 сарын 19-нд их байхгүй. Ямар яг ойл дээр хийх шүү дээ. Тэр нь болонгуудаа яг 7 жилдээ гэхээс идэвхтэйгээр шинэ цомог хийгээд өвж мобын 2 дахь аль байсны цомог гараад тэгээ цомгийн нээлтийн тоглолт хийж явах юм. Тэгээд анхны би даасан тоглолт бол дараа жил хийх юм. Тийм төлөвлөгөөтэй ажиллаж байна да. За бас нэг юм асуухад яг моб гэдэг байгаа өвжи гэдэг байгаа тий. За яг энэ өвжи мобын артист хипхоп артистууд нь яг одоо Монголд байгаа хипхоп артистуудаас яг юугаараа ялгаатай юм? Юугаараа онцлог юм? Бас энэ талаараас дэлгэрэнгүй яар сонирхолтой баг тий. За яг анх бол 2018 онд өвж моб үүсгэн байгууллагатай явж байхад онцгорж исэн одоо сүүлийн үед хүмүүс нэг ондоош л гэж яриад шүү дээ. Нэг тэгж өөр харагддаг байсан бол яг хипхоп хийж байгаа чиглэл нь л дээ. Одоо хүмүүс нэг урсгал гэж ярьдаг шүү дээ. Old school юм тийм тэгэл trap drill юу гэдэг тийм юм хийж байгаа чиглэл нь бидэд нэлээ underground hardcore талтай хийжсэн. Тэгээд тэрүүгээрээ өөр ерөнхийдөө бол нэлээ агрессив нэг юм төрөмгий тэгээд нийгмийн асуудлуудыг ихэнхдээ ямар ч юм фильтргүйгээр шууд буруу шахах зүйлийг нь буруу шаадаг. Ерөнхийдөө тийм эсэргүүгээд анх угаасаа ярьсан шүү дээ. Тиймэрхүү талдаа болохоор яг гол философи нь тиймэрхүү болохоор яг тэрийг барай явждаг. Тэрүүгээрээ бас арай өөр байж магадгүй л ах. Тэгээд
Тийм ер нь нэг тиймэрхүү л тэрүүгээрээ л өөрдөө Тэрүүгээрээ хийж байгаа бас- хөгжмийн урсгалаар sorry хийж байгаа хөгжмийн урсгал нь тийм төрөл жанраараа л ерөнхийдөө ялгаатай байгаад байна шүү дээ. тэрүүгээрээс ондоош чадсан гэж үздэггүй ер нь өөрсдөө. Тэгэл өөрсдөө хийхийг хүсэж байгаа зүйлээ л хийж байгаа юм чи. Тэгэл тэр нь бусд хүмүүстэйгээ давхцахгүй арай өөр л байж байгаа юм л. Тэрнээс зүгээр хүсэж байгаа юм л хийж байгаа шүү дээ. Тэрнээс заавал юм өөр болохгүй л хайд нэр ингэж байгаа юм чи би ингэгээд байгаа юм ерөөсөө байхгүй. Анхнаасаа яг сонсч өссөн хөгжмнүүд нь яг тийм байхгүй. Одоо STM ч байсан, Segorch байсан бид гурав адилхан юм зүйлд татагддаг хүмүүс байх нь шүү дээ. Тэгэл яг тэрийг яг илэрхийлж гаргангууд арай нэг өөр болчиход байгаа. Тэгээ би угаасаа нэг цөөхөн хүмүүс уран бүтээл хийж байгаа шүү дээ. Тэгэл тэд нар дотроос л ялгарч байгаа юм болов л гэж бодож. За баярлалаа. Хит хитэн кино тогсон те. Хитэн кино тогсон одоо. За наа чи айгу сонио. Бид тэд ингэжсэн юм аа. Коронагийн үеэр юу хийх вэ гэд. Ковидын үеэр юу хийх вэ гэд ярьжсэн юм. Тэгээд манай Абрахамс гэх тухайн үеийн гэрээтэй байсан студ маань хажуудтай кино студтэй. Кино хийдэг продакшн байсан. За тэгээд кино хийх үү. Тэгээд зохиолын яг зохиолын бичнэ. Жүжиглэх жүжиглэнэ. Тэгээд 4 ангитай кино хийхэр болвоо. За тэгээд бид эд чинь нэг иймэрхүү кино ирэх мэ ингэн тэгнэ гэл тухайн үеийн продюсер ах маань бүх жүжигчтэй баазна гэл чи хипхоп будаас ингээд бацхын бааз ах нь бол ингээд яриа өрөө хийх нь тэгээд нэг кино хийгээд тэгээд тэр киноныхаа зохиол энтриг бичиж авчихсан чаа нэг хилийн зэргийн кино захиас гэх кино гэдэг юм ба. Тэг хүмүүс мэдх юм болов тэр зэгт юу юм бэл нөө цаанаасаа улсаас биш одоо нэг хилийн зэргийн газраас гэх юм хөрөнгө оруулалтын нийсэн болохоор телевизүүдээр амир үнэгүй гард юм бэл. Тийм болохоор хүмүүс үзчихсэн байж магадгүй. Тэгээд тэр кино яг нэг Британий зохиол бичиж явах үед энэ кино хийгдэж байна гэх. Тэгээд нэг юм одоо яг тэр дөрвөн л таарсан юм шиг байна. Тэгээд надад найруулагч санал тавьсан байхгүй нэг юм баяа элийн хүүхэд одоо хүмүүс чинь нэг шивэс мэвэстэй гэдэг ч юм уу эсвэл хаалгачих ч юм аргалдаг шүү дээ. Тэнгүүд эсэргээрээ ийм их шивэстэй байж өөрөө дурлаж очиж байгаа нэг тийм залуугийн л дүр байсан юм. Тэгээд надад санал тавиад би чинь за одоо намар өөрсдийнх нь кино хийх гэж байгаа юм чи. Яваад ер нь кино гэж юу гэдэг юм бол яа гэм бол гэл тэгээд шууд асж байгаа гал руу яваад орсон шүү дээ. Тэр захиасгийн кино анхны кино байсан уу? Тэ анх тэгэл тоглол одоо нөгөө Бэги гэж үчигчин байгаа шүү дээ. Тэгэхдээ Бэги бит хоёрыг гол дүртэн тоглолт гэл. Тоглооч гэж дээ одоо тэгэл. Тэр чинь гэхдээ одоо тоглооч гэж тэгж ярьж болохгүй шүү дээ. Тэр чинь гэхдээ бас гоё кино. Хүмүүс нөгөө өгөх гээд байгаа комент нь айгуу гоё тий. Тийм тэр нь бол яг нэг энэ оюутан цэрэг ч юм уу эсвэл нэг өөр нэг юмнуудаас болоод монголч юусаа ингээд цэргийн тон амар баг болцсон бэл. Цэрэгт явахыг хүсдэг ирмэлцдэг залуучууд баг уу? Тийм угаасаа л одоо ийш явж явах. Тэгэл одоо сүүлийн үеийн мэдээстэй улам л яг нэг юм цэрэг бол тэгэхэд Солонгост ч юм уу зүгээр жишээ татхад яадаг үлээ те. Хүмүүс яг ингээд их оронч үзэл гэдэг энэ ч одоо суулгах гэж юм уу те. Тийм болохоор одоо химбган ч байсан явдаг те. Яг бүгдээрээ л яг явах хэрэгтэй гэл явдаг шүү дээ. Ямар ч том одууд нь байсан тэгэл хүртэл явдаг. Тэгэнгүүт Монголд ямарваа нэгэн одоо тэр хаалгах одоо арын хаалгадах те. Тэнгүүд ямарваа нэг өвчний үгээр худлаа хаалгах ч юм уу тэгэл оюутан зэрэг тэгэл одоо сүүлийн үеийн зэрэг татсан хүмүүс ингээл залуучуудаас харамсалтай нэг л ганц нэгээр аймаа алдсан гэдэг мэдээлэл энэ төр ингээ байгаад ирэнгүүт ингээ нийгэм тэр чигээр юм цэрэг дургу болох ч юм. Тиймэрхүү юмнаас болоод яг цэрэг жоохон тоон багассан байх гэдгийг би бол тухайн үед мэдсэн л дээ. Тэгээд эхний кино бол тийм. Тэгээд дараа нь бол тийм 4 ангитай Братан гэх кино хийжсэн. Тэгээд дараа нь 5 баяр Каба гэд найруулагч байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр нэг яг юугээр одоо IFTV зориулж гэх юм уу? Тийм нэг эмгтээчүүдийн бэлгийн мүлжлэг эсрэг кино хийжсэн. Тэгээд тухайн үед ч би болохоор өмнө нөгөө Steam бит 2 өвжмө би анхны гудамжны симфони гэж цомогтой зориулаад богино хэмжээний кино хийгээд тэгээ Кабах надад ерөөсө хувийн талаас амар их таалагддаг. Одоо тэр нөгөө зохиолч найруулагч талаас нь өөрөх нь харах өнцг нь айгу. Нэг юм шууд илэрхийлдэг болохоор тэр нь таалагдаад ахтаа уулзчихсан болохоор цаач ингээд дараа нь бас манай менежерээр дамжуулаад санал тавиад тэгээд тэр кинонд явж исэн. За дараа нь манай соёл урлагийн их сургуулийг төгссөн найзууд одоо хөвсгөлөө одоо сүүлд нацагд орчин дүр тоглодог манай Мөнгөочр гэдэг найз тухайн ангийнхаа
үеийнхэн төгсөгч найзуудаа нийлээд Wars гэх production байгуулад тийм хулиган гэдэг нэг кино хийж байна. Одоо нэг юм те томчуудын гар хөлвөл бол ингэн тийг буруу хүмүүстийг орооцолж болохгүй гэсэн утга санаатай кино хийж байна гэд тэгээд одоо тэгээд ингээд нэг тийм нэг 3 4 кинонд хулиган за би хулиган дээр бас нэг юм асууя. Братан дээр бас нэг юм асууя. за Хулиганыг ер нь баг хөвсгөлийн яг танаа үеийн залуучууд нийлж хагаад хийцэн үгүй юу? гүү штэ тэр чинь 1 2 дугаар нэрлэгч нь одоо юу гэж бэлгүн болд ням жаргал гэдэг тэр өч юус өвсгөлэх шүү дээ. Тэгээд пакгүй штэ пак яг өвсгөлөх. Тэнгүүд пак чин болонготой тухайн үед яг нэг Game Justice гэдэг бүр амар вайрал болж исэн үе болохоор киноны маркетинг ч юм уу хэрэгтэй ч юм уу гэдэг. Тэгээд бас ингээ бөөндөө хичүүл зүгээр юм уу гэдэг. Яг тэгээд тэгэж бод санал тавьсан байх л та. Би бол яг яагаад санал тавьсан мэдэхгүй. Тэгээд тухайн үед одтой бүтэцлийн шоуны одоо Мүүндээ самтлагийн Халиуна гэдэг эмэгтэй байгаа шүү дээ. Бас одоо сүүлийн үед дуу игээд байгаа тийм сүүлийн хэдэн жил дуу уран бүтээл бас хийжсэн. Тэнгүүдээ тухайн үед одтой бүтэцлийн шоу бас Монгол оронд вайрал болж байсан болохоор санал тавиад окей гэдэг. Тэгээд нөхөр нь буюу Эрдэнэ гэдэг ах байгаа шүү дээ. Одоо Мүүндээсээ одоо ахлагч нь тийм. Тэгээд Эрдэнэхт бас санал тавиад та хоёр нь хоёулаа оруулах гоё юм шүү гэд. Тэгээд за мөнгө очор пак би Эрдэнэх бид ингээд яг Морти дүү энэ төр бас байгаа. Тэгээд тийм болохоор яг хөвсгөлийнх гэж харагдаж магадгүй л байна л да. Гэхдээ ерөнхийдөө маш бага хувь шүү. Тийм ээ. Яг нүүрэн талд ингээд одоо хүмүүст харагдаж байгаа хүмүүс нөгөө нэг би одоос бүгдийг яг захицхаас мэдэн ш цагийн залууч нэг хөвсгөлийн залуучууд гараад байна да. Ер нь яг хөвсгөлийн нэг үеийн залуучууд нийлээд хийчүүдээ гэж харж ирсэн шүү. За ойлгомжтой баярлаа. Хоёр дахь асуулт нь Братан гэдэг кино гарсан. Бүх маш их маркетинг хийгээл энэ тэнд реклам нь байнга цэцэгдаал тэгэл бараг л бүх жүжигчтэйг аваачаад нэг кинонд нийлүүлсэн юм шиг юм харагдаадсэн бүх рэпрүүдтэй тийм манай продюсер тэгээд хипхопуудыг бол баг бүгдийг нь оруулна. Тэгээд тэр чи юу вэ? Одоо нэг саундтрек буюу ост гэж ярьдаг штэ. Хэдэн осттой лээ? За 113 их байгаа юм. Баянагийнх байгаа юм. Wendebog-ийнх байгаа юм. Гүрвлийнх эхлээд 113 гэлцтэй. Тэнгүүтээ 168 бит 2 их байгаа юм. Ках номед ах 2 их байгаа юм. Яа тэр бүр амар осттой. За өөр мартагдсан байж магадгүй 5 одоо бол миний санаж байгаагаар бол 5 байна. Одоо юм байна. Тэгээд маркетинг маш сайн хийсэн тий. Тэгээд тэр ерөнхийдөө нэлийн сайн явцсан шүү дээ. Явсан уу? Явцсан шүү дээ. Тийм үү. Би эсэргээрээ Братаныг жоохон яваагүй ах гэж боддог байсан чинь. Сайн явсан уу тий? Тэр 4 ангитай тэгээд дандаа IPTV төгсөн тий. Угсаал IPTV гарч чи ковид үеэр л гарч байгаа юм чинь. Тэгээд 4 ангитай кино тэгээд дажгүй явцсан л санагддээ ш надад бол одоо тухайн үед ингээд бодож авах за тэдэн дөрөвний төсөөр бодсон тэдэн дөрөвний ингээд юу яасан ингээд бодонгууд тэр чи одоо анхудаага л Steam битгаар чинь таг хүндлэн тэгэл кинороо яваа орчгаар чинь тэгэл яг үнэхээр амар лаглаг жүжигчд байсан тухайн үед тэгэл тэр байсан та. Тийм тэгэл бүх гэл ингээд харж байгаа чи би чинь базар харагч одоо энэ зөвхөн цаг кинонд тоглож байгаа базраах ус гавьт базраах энэ төртийн нэг сценд орцсон явж байгаа. Тухайн үед бол надад амар гоё санагдчихсан. Би одоо ингээл хүсэл мөрөдлөө дагаал те нэг жоох хүүхд байж байгаа л ингээл нэг дуу муу хийгээс үлдээ юу вэ кинонд тэгсэн чинь гавьттай нэг сценд орж марах. Ч юм уу тухайн үед бол амар юм ол зурхаж хүлээж авчихсан. Тэгээд бол дажгүй явцсан шүү. Тэр чинь тэнгуүтээ ингэдэг нэг сонин юм яриа гэвэл одоо ийш хөдөө орон нутг руу явъя гэвэл явгууд нэг 40 50 настай хүмүүс ч юм уу. Намайг миний дууг сонсохгүй ч намайг яаж мэдгэв нэг шивэстэй хүүхдлээ нэг чарж байгаа юм чи. Хүүхдэн залуу. Тэнгүүд чинь ингэж яах бит хоёрын тэр нэг сцен байдаг хгүй. Тэнгүүтээ тэр нөгөө Unitel Sky одоо нэг Sky Media Univision энтерт ингээ орохын тулд тэр нөгөө Albis амар олон дагагчтай сая гаруй дагагчтай Facebook пэйжүүдээс ингээ цацагдсан шүү дээ. Тэнгүүд ингэж яах бит хоёрын нэг хэсэг амар явсан. Тэгээд тэрнээс болоод хүмүүс бас маш их таньдаг болсон. Тэгээд 40 50 настай нэг юм харваас миний дуугийн сонсохоор хүн байгаа шүү дээ. Тиймэрхүү хүмүүст бас амар их таниулж өгсөн гэх юм намайг. За энэ бол нэг юм ямар ч бас нэг урлагийн л хамааралтай хүүхэд байх гэж хүмүүст бас амар их таниулж өгсөн. Одоо энд яг хөдөө орон нутгаар явж хад өшдүү юу лээ гэдэг. Өө энэ нөгөө жүжигчин хүүхдгүй яхаа би энэ жүжигчин биш шүү. Би ч юм дооч штэ гэдэг. Би рэпер штэ гэдэг. Аа. Бас нэг рэпер энэ шилтгэн махаа. Тийм ямар ч нэг кино минод байгаа гэл.
Энэ энэ шивсээр амирх тэм хүмүүс тэм таних тэмдэг болгож аваад идэв шүү. Нэг юм шивстэй хүн өөр байдгүй болохоор. За хоёлаа шивсний талаар жоохон ярина. Гэтэ жоохон дараа нэр. Би бас кинотой холбоотой асуултуудаа дуусгач. Энэ сүүлийн үед бас маш олон саундтрек хийж байна, тий. За хідэн саундтрек хийж вэ? Сүүл би бас наадсны талаар бодсон шүү. Нэг амар олон биш ээ. Ер нь юу юм залгамжлагч гээд Аим шиг киноны хүүд 1 2 баг хийсэн байсан. Хоёрыг ч хийсэн. Нэгийг л хийсэн. За. Тэр тэгээд жоохон яваагүй. Тухайн үед ганц алдаа нөгөө кино хийсэн хүмүүс маань өөрсдийнхөө санааг хит их шингээгээд дүнгүүтээ клипэн дээр агуулгын дээр клип бол чухал биш шүү дээ. Дуун угсаал чухал юм чаа. Тэнгүүт нэг юм хитрхи юм хардкор дуу хийсэн байсан билээ. Сүүл сонсон яваагүй яагаад явсангүй гэж бодсон чинь тэгээд нөгөө захиалагч тал маань хитрхи их санаагаа ялахаар бас болдгүй юм байна гэдгийг ойлгож авсан. За тэгээ хулиганы дууг би өөрөө зохиосон. Тэр тэгтээ ерөнхийдөө Монголд байгаагүй нэлийн юм креатив саундтрек ост болсон. За 2. За тэнгууд энэний бас амар яваагүй маань чинь 100 200 мянган жилиг сонссон байд. Энэний яваагүй алдаа нь болонготой уран бүтээлч бас ингээ хитрхи өөрөөр аашлаад би ч юм ингээд би бол энийг яг шууд хариуцж байгаа хийя гэд хийцээ. Тэнгууд найруулагчийн бас жоохон санаа орох ч юм уу юм жоохон нөлөөлөл зүгээр байсан юм санагдсан. Тэгээд хөгжим нь бол тухайн үед нэлийн шинэлэг хөгжим ийдсэн болохоор. Яг за яг энэ хоёр бол тийм. За тэгээд хэлгүүжим хоёр буюу дада киноны ост бол нэлээ хүмүүс хүрэх шиг боллоо. Тэр чиг цацсан өдрөө 2 пэйж YouTube интернэтлээс шууд ихний өдрөө сая гаруй хүн сонсцсон. Тэгээд одоогийн байдлаар нэг 6-7 сая хүн яг эндээс олон ч хүмүүс сонссон багт ерөнхийдөө нэг тиймэрхүү байдалтай байгаа. За ингээ 3 сүүлд одоо өнөө нээлтэн болох ч шудрууглаа өөрчтгээд Midco Media Agency-гийн дараагийн уран бүтээл тэрний дуун дээр ажилласан. За 4. Тийм 4 л юм байна. Захиасын дуу байгаа. Захиас байгаа. Манай дуу байгаа. 5. Хазаараа март юу вэ? Би чинь нилээ олон байгаа. 6 юм биш тийм. 6 дууч байгаа бах тийм. За саундтрек дээр ер нь ажиллахдаа юун дээр одоо чинь та сая ярьлаа шүү дээ. Би хулиганы дуун дээр л шууд өөрөө мэдээ ажилласан баг гэдэг юм уу. 6 дуу байна шүү дээ нэрээ тийм. Тийм. Ер нь аль амар олон дуу байгаа. Тэгсэн чинь за киноны зохиолыг уншаад за өөрийнхөө имийг шингээгээд найруулагчийн имийг шингээгээд ингээ ажиллаж байна те. Тэр нь өмнө нөгөө нэг мобоос гардаг байсан уран бүтээлүүдээс ялгаатай саундтрек дээр ажиллахад ялгаатай зүйл нь юу вэ? Уусаа асар ялгаатай шүү дээ. Одоо миний дуунуудыг одоо сонсдог хүмүүс ч юм уу. Сэтгцэн 2 туйлд имгэг гэдэг байдаг шүү дээ. Чи тийм юм таа мó гэж хүмүүс бүр тэгж хэлдэг шүү дээ. Нэг бол нэг юм галтын шатаа ста юм улс төр болохгүй нэг болохоор манд тугаа гэрчин бүр шал 2 өөр эсрэг тесрэг юм байгаад байгаа болохоор яг хүмүүс тэгж анзаарэгддэг. Оснуудын хувьд бол ерөнхийдөө ихлэ кино зохиолоо уншина. Тэгэд яг энэ киногаар юу хэлэх гээд байгаа вэ гэдгийг ойлгоно шүү дээ. Тэгчээд ямар байрлалаас хэлэх вэ гэдгээ бодоод тэгэл хэлнэ л дээ. Тэгээ яг илэрхийлэх гэж байгаа санааг нь л дуугаараа давхар гаргах нь чухал шүү дээ. Тэрнээс каноных нь нэрийг нь дундаа оруулаад ямар ч хамаагүй юм дуулах ч утгагүй шүү дээ. Тэгээд яг тэгж яадаг. Тэгээд янз одоо ингээд тэр 6 дууга бодонгууд янз бүрийн арга барилаар ажиллаж үтсэн байна л да. Бүгд өөр өөрсдөө. Тийм. Тэгээд сүүлийн 2 кинон дээр бол найруулагч нар нь бол за би зохиолоо уншаад за би ийм ойлголоо мөн үг хэлж байгаа шүү дээ. Окей наа чи мөн байна. Тэгэл болоо. Ингэчхүү тэгчхүү ийм санаа оруулах үг ерөөс тийм байхгүй. Тэгээд тэр нь айгүй зүв санагдсан. Ингээд чаддаг хүн яг өөрөө юм хийгээ гол нь илэрхийлэх санааг нь зөв тэнгүүтээ ингэж оролцохгүйгээр яг үгүй найруулагч одоо яг кинон дээрээ одоо ингээд бүх юм шийдвэр нь өөрөөр гардаг байлаа гэж бодоход дуун дээр яг за эн чинь уран бүтээл дуу хипхоп дуулах гэж байгаа болохоор энэ хүн чинь энийгээр одоо эннийхээ өөрөө найруулагч нь болвол илүү зөв гэсэн санаал санагдсан. Тэгээд тэгж ажиллавал айгүй зүгээр санагдсан. Тэгээд сүүлийн 2 дуу уран бүтээлэл дажгүй сайхан явж их шиг байна да. За хоёлаа эхлээд одоо түрүүний шивэсний талаар хальт ярьжсэн л шивэс рүү буцаагаад ороо. За юу за ер нь бол биенийхээ хэдэн хувь шивэс байна одоо? 70 гаруй хувь дээр 100 гаруй шивэстэй байл шүү. Сүүлд нэг өөрөө ингэ тоолж үтсэж. Хамгийн сүүлд хийсэн шивэс л гэсэн. Хамгийн сүүлд 21 онд
24 жилийн өмнө нөө. Тий, 4 жилийн өмнө. 4 жилийн өмнө. Тэрнээс нааш бол хийлгээгүй те. Тий. Тэгээд одоо хийлгээгүй л байна да. Нэг 4 жилийн өмнө нуруугаа дүүргэсэн. Одоо бүр нуруунд дүүрэн байгаа. Тэгээ ус биеийн далуу дээр шээсдэг. За. Тэгээд яг хуу зүгээр сонирхол төрөөд сууж байгаа шүү. Ингээ зарим нэгэн шивээсэндээ ч юм уу харамсдаг юм байдгүй. Байхгүй шүү дээ. Байхгүй бүгдэнд нь. Яг хоо ингээд чанарын хувьд бол одоо хамгийн анх шивээс хэлэгжсэн чинь 13 онд. Тэгэхээр чи 12 3 жилийн өмнө би анх шивээс хэлгсэн байна гэж бодлоо. Тэгэхээр одоо өнөөдрийн шивээсний чанар, шивээс хийж байгаа уран бүтээлчдийн чадвар тогоо үеийнхтэй харьцуулбал ингээд тэнгэр газар шүү дээ. Тэгэхээр зарим шивээс бол одоо харьцуулагдахад муу. Тэгвэл тэрэн дээр ерөөсөө санаа зовж яадаг гэвэл би болохоор бүх шивээснүүд өмнө нэг шивээс Монгол төвчгийн төлөөгийн нэг юм дээр бас ярьж исэн юм аа. Тэрийг яхад хэлчих. Тэрийг хүмүүс бас сонсоогүй ч магадгүй бах. Би ингээд шивээсээ харах тоолондоо ингээд одоо цаг хугацаагаар аялна гэхээр арай сүртэй юм уу? Зөв альбом гэрүүлэнгүүд хуучны зургууд харангууд тухайг төсөж боддог штэ хүн. Яг тэрэн шиг байхгүй. За шинэ одоо би энд байгаа шивээсийг харангууд за 14 онд шивээс хэлчихсэн байна. Тухайн үед би их сургуульд орцсон те. Доторх бодол нэг тиймэрхүү явж исэн да. 14 онд би юу хийж исэн бэлээ гэдэг те. 14 онд шууд өөрөө хардаг байхгүй. Цаг хугацаагаа ингээд кодлцсон гэх юм уу? Надад тийг санагддаг байхгүй. Тэгэхээр би харамсах баг ирэхгүй байгаа гэж бас надад энэ амар гоё байдаг байхгүй. Шивээснүүд хараад за юм гэл. Тэгээ нэг хөгжилтэй түүх ярьчвал шивээстэй холбоотой. 16 онд байна уу? 17 онд ч байна уу? Тэгээ 17 онд ч би ч бод хүзүү нүүр шивээс толцсон байгаа шүү дээ. Тэгээ гинт нэг даах нартайгаа бас нэг мөрөнд хамт байж ирсэн аа. Гинт өөрийгөө толинд харснаа. Пүү би ч одоо ийм их шивээстэй хүн болсон юм. Гівгэн дөрөг арай. Өөрийгөө нэг сайн анзаардаг. Ингээл шивээс ингээл хэлээ. За би бол юм гэдэг ийм гэдэг. Гинт ингээ боддог хөөх гэдэг ингээ. Би ч нэрээ саяхан л нэг ийм шивээсгүй. Жоох хөөхтэйсэн чи одоо нэр ийм шивээс юм шүү дээ. Нэр ийм хүн болцсон шүү дээ, тэ? гэж хамжсэн. Хамгийн ер нь хайртай шивээс эсвэл хамгийн дурсамжтай ч юм уу тиймэрхүү шивээс байгаа. Юу, миний нүүрэн дээр байгаа шивэснүүд айгу чухал шивэснүүд гэдэг л та. Тэгэл тэ. Тухан дээр бол ээжтэй зориулж хэлсэн шивээс юм шиг байна, тэ? Тийм хүмүүс харуул ээж надад хайртай толон тарангууд би ээжтэй хайртай юм. Ингээд байр нь солигчдаг ш толон тарахаар тийм тусгалтай ч юм. Сайн нөгөө ярьж илаа л да энэ ингээд энэ гартаа энэ шивээсийг хүмүүс айгуу сайн энэгээр таньдаг гэд. Энэ ямар учиртай шивээс юм? Тийм тэр нь энэгээр таньдаг ч багт энэгээр нэг яг хаа тэр нэг кино үзээд нэг дуу сонсож байгаа хүмүүс таньдаг байхгүй. Энэ бол ерөөсөө West Coast West Side гэсэн үг шүү дээ. Окей. Тийм нөгөө хипхопын баруун зүүн эрэг гэж байж байгаа шүү дээ. Миний илүү хайртай түлхүү анх сонсч ийсэн. Тийм тэгэл тэрэндээ л зөвлөж хийжсэн шүү дээ. За нэвтрүүлгийн бас ивент чи за ер нь их мах ус өөрөө мэдчихэж байгаа хэрэгтэй. Манай бүтээгдэхүүнүүд танахтай сүүл тоглолтын дээр тарах хамтарсан шүү дээ. За өнөөдөр бас би компотноос дахиад дайлчих гэж бодож байна. Та өнөөдөр яг одоо намайг дайлах юм уу те? Гүзээлцэг нийтхүү бас төлөөс нэг жоохон амталгаа жоо идсэн зөндөө идсэн билүү дээ. Компот манай бүтээгдэхүүнээс ер нь. За би ийм юм дөр айгу муу шүү. Тийм. За ер нь гүзээлцгэнтэй гэдгүү тоортой гэдгүү яг уу. Хоёулангаас нь л нэг нэгийг. За тэгээ. Шгүй те. За тэг болно л. За би ихлээр юм тоороос нь. Тэгээ сая одоо SV брэнд маань бүүм шоу тоглолтын маань 3 дахь цуврал тоглолтын дээр хамтран ажиллагчаар бас оролцсон. Тэгээд тикет авсан хүмүүст бас rice cracker бэлгэлсэн. Тэгээд артистуудад маань бас юм бараа бүтээгдэхүүнтэй бэлгэрнүүд үүсгэх хаан тийм бүтээгдэхүүнүүд одоо DJ-үүдээс гэх юм уу тэгэж очсон. Тэгээд хүмүүс айгүй гоё ам сайтай байлээ. За чипс задлаа тавьчих юм сэдвүүлээ дээрээ чипс. Би бол танай чипсэнд бол айгүй дуртай. Тэ ер нь бас манай чипсэнд айгүй дуртай хүмүүс айгүй олон байт юм л. Биш танай чипсийг аав гэж яриад тэ. За тэгээд ямар ч хамтарч ажиллаж байгаа SV брендийн компот чипсэндээ баярлалаа. За их мах хамгийн сүүлд киноны саундтрек дээр ажилласан тий. Одоо яг юу гэж байна? Одоо юу вэ? Boom Entertainment-аараа
Касета гэдэг Gangbang тоглолт 5 сарын 24-нд болно. Тийш нэрээ заалцсан байсан тийм. Тэрнтэй тэр тоглолттой хамтраад бас нэг юм подкаст гэх юм уу нэвтрүүлэг тиймэрхүү юмнууд хийж байна. За хажуугаар нь өвж мобын дуунууд байна. Түрүүн хэлсэнчлэн 10 сарын 19-нд цомгийн нээлт хийх гэж болохоор цомог хажуугаар нь синглүүдгээ 20-30 дуун дээр ажиллаж байна. Өөрийнхөө EP цомог 2 EP цомог гаргах гээд тэгээд нэг нийлээд 10 дуутай 2 EP гаргах гээд ажиллаж байна. Хувийн цомог байгаа. Тий. Яг миний 2 өөрийн 2 EP тэгээд мобын цомог тэгээд хажуугаар нь бүүмийн ажлууд. Тэгээд нэг хувийн одоо нэг ганц хоёр бизнестэй болох гээд тэднийг ихэд эхлүүлээд зүтгүүлээ явж байна. Тэгээд нэг иймэрхүү л ойрын санаачин гэвэл тийм байна. Дуу тэгээд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэг дуу хийж байгаа. За. Тэгээд тэрэн дээрээ ажиллаа явж байна да. Тэгээд холбогдох хүмүүстэй ингээ холбогдоод тэгээд гоё хүүхдийн хүчирхийллийн эсрэг аян хийгээд тийм ерөнхийдөө тиймэрхүү ажлууд нэлээд л нэг ажил ихтэй л байна да. Санаачин гэвэл тийм. За их нэг манай нэвтрүүлгийн нэг 3 юм асуулт байт юм аа. Тэр 3 асуулт руугаа би одоо орё гэж бодож байна. За орё. Та юу гэж бодож байна? Эхний асуулт нь яг юм амьдралынхаа туршлагын нэгэнд баярлаа гэж хэлмээр санагддаг те. Эсвэл хэлэх боломж олддоггүй. Эсвэл одоо алидийн хэлхээс өнгөрсөн ч юм уу те. Яг тэгж ингээд дотроо боддог зүйлээ болсон энэ боломжийг одоо яг одоо олгож байгаа шүү. Ерөнхийдөө юу л дээ. Би бас харьцангуй хүмүүсийг одоо баярлалаа гэж хэлдэг. Тэг ингээл хариулчдаа. Ер нь гэхдээ талархлыг бол маш сайн илэрхийлээд явж чаддгүй нь өөрөө. Яг энийг ингээд мдэггүй гэж хата тэгдгүйсэн бич болно шүү дээ. Тэгээд ингэхээс өмнө бүх зүйл ингээд талархах хэрэгтэй юм байна. Гэдэг юм мэдснээс хойш бол ямар ч боломж ингэж яахгүй алгасахгүй мартахгүйгээр бүгдэн дээр нь хэлдэг болсон гэх юм уу тий. За хоёр дахь асуулт нь болохоор хин нэг нь дуучлаарай гэж хэлхийг нь хүсдэг. Бүр ингээд бас л яг ингээд яг боломж нь олддгүй ч юм уу. Эсвэл ингээд яг нүүр тулгаараа хэлж чаддгүй ч юм уу тий. Ер нь л манай ер нь ялангуяа эрэгтэй хүн ч бас баярлаа уучлаарай гэдэг үг амнаас нь жоохон гарах гэн жоохон муу байдаг шүү дээ. Таны хувьд бол таны хувьд сайн баярлаа гэж хэлээ явчихсан юм байна. Би бас уучлаарай гэж амар их хэлж байгаа. Тэгээд одоо сүүлд дэлхийг тойрсон нэг Монгол бадарчин буюу Амаа явах байгаа шүү дээ. За. Амаа явах надад хүмүүний зааж өгсөн байхгүй. Миний хүмүүний багш байхгүй. Тэгээд бид хоёр хамт бясалгал хийдэг байсан. Тэгээд би бас нэг жил хэртэ бясалгал хийсэн. Тэгээд яг ингээд гомдоосон ч юм уу, намайг гомдоосон ч юм уу бүх хүмүүсийг ингээд эхнээс нь ингэж бодож аваад тэгээд ерөнхийдөө ингээд багаар ингээд намайг гомдож исэн хүмүүс ч байвал за та намайг тэгж ийсэн. Тэгтээ би таныг бол уучлсан шүү. Эсвэл намайг ийм хийцэнд уучлаарай. Би бол уучлаарай ингээд хин нэгэнд шууд амар дүрс хийж уурлаа. Тэгээд ууралчаад за ингээ ууралцсан байна. Ингээ уучлаарай тэрийг гэж хэлдэг. Яг хуу ажил дээрээ болонгуудаа өөрөө ингээд нэг цагаа барих ч юм уу хариуцлагатай байхыг амар их хичээдэг. Тэгээд хүмүүсээс зарим тохиолдолд тэрийг нэгтгэх гэхдээ хайр дурлал дээр биш шүү. Ажил дурлал дээр хариуцлага нэгтгэх. Тэгээд тиймэрхүү үедээ муухай ашиглаж исэн бол одоо зарим нэг нь үзчихвэл уучлаарай л хичээлээ да. Энэс нэг юм амар сүртэй ч юм уу юм имзэглэх уучлаарай баярлалаа ч юм уу тиймэрхүү юмнууд бол таажгүй би бас илүү юм дотны ч юм уу хэлэх чаддгүй ч юм уу тиймэрхүү юмнууд одоо ингээд тийм байха болцсон гэх юм уу одоо ерөөсөө л гэхдээ бас талархаад бас уучлаарай гэдэг үгийг бол одоо дор дор нь хэлээд сурцсан гэсэн үг юм тий. Тий одоо нэг сураадах ч явах таа тэгэл уусаал хэлэх нь зөв юм байна л гэж бодод. За 3 дахь асуулт нь болохоор яг одоо ингээ их мах бас гээд би одоо нэг амар хөгшин шиг бодлоо. Яг ямар их хэрэг маа ингээ хоёлаа чи ингээд яг за бас манайхаа ойлгохоор тий битүүр чи ингээд хатуу болоод ингээд ажил дээр ингээ явж байгаа болохоор бас нэг юм урлагийн нэг жоох юм эдихгүй байна шүү дээ. Тэгээд нэг явсан болохоор ирэх маах гэж дуудаад байгаа шүү. Тэгээд 3 дахь асуулт нь болохоор одоо ингээд юу яачлаа нэг залуу болчлаа шүү дээ.
Тэгээ өдийг хүртэл ингээ хамгийн том ухаарсан зүйл чи юу вэ? За би сте яг энийг л яг энэ л яг ингэт юм байна да. Аха. Гэж бодож байгаа зүйл. Сүүлийн үед бодож байгааг л хэлээд тий. Ингээд өгчиж аавна гэдэг юм байдаг ч одоо хүнийг хайрлж зөрүүлж хайрлагдсан ч юм уу. Гэхдээ ингэж хариу нэхэж хайрлаад байгаа юм биш шүү дээ. Үнэхээр ингэж яг хүнийг чин сэтгэлээс хайрлах. Тэгээд тэгсэн тохиолдолд тэр нөгөө энэ намайг үнэхээр их чин сэтгэлээсээ хайрлаж байгаа нь үнэн юм байна гэж мэдрээ зөрүүлж хайрлах гэдэг ч юм уу. Эсвэл амжилт зорилгын хувьд бол тэрнийхээ төлөө чин үнчээр 100% хичээж ивэл ямар нэг үр дүнд хүрнэ гэдэг ч юм уу. Энийг өгжиж аавна гэж тайлбарлаж байгаа шүү. Тэрнээс хүмүүс одоо заримдаа тэгж ирдэг шнэ. Мөнгө үрээд үрснийхээ яриаар олон ч юм уу. Тиймэрхүү утгаар ерөөсөө яриаггүй шүү. Тэгээд уусаал хөтлөө сурах юм чи одоогийн нэг 28 насны насан дээр л зүгээр ойлгоцсон байгаа сүүл үед бодож байгаа юм аа л хэлж байгаа шүү. Тэгээд сайн юу хэлэх гэж байна. За. Тийм л ямар ч сан өгжиж авах юм байна гэдгийг л ямар ч сан ойлгохгүй л ашиг шүү дээ. За уран бүтээл хийж явах хугацаанд нөгөө нэг маш их ажлууд байдаг те. За клип, пост продакшн ажил, зураг авалт тэгээд маш их зардал ордог, маш олон ингээд хүмүүсийн хүч төлбөр ордог тийм үү. Одоо ингээд яг нөгөө нэг сонсогч ч юм уу үзэгчд ингээд YouTube дээр тавьж өнөө платформ дээр тавьж байгаа клипийг өнөө үзэж байгаа шүү дээ. За энэ дээр хамтарж байгаа байгууллагууд байдаг те. За спонсорлж байгаа. За нэг клипэн дээр ингээд тусалж байгаа юм юм газрууд байдаг. Сүүлийн үед харж байгаа нөгөө нэг бит сайтнууд маш олон клипийг спонсорсон уу? Гүү юу? Одоо яг энэ хууль гарахаас өмнө шүү ер нь бол. Хууль гараагүй байгаа шүү дээ. Хууль өргөн барьсан л байгаа шүү. Бас батлагдаагүй байгаа тийм. Би өчтөрийн уурчтан тэр мэдээний юунаас харсан. Тийм тэгээд асуулт нь яг за би асуултаар дуусгаагүй байгаа. Байсан тийм үү? Одоо ингээд яг уу битий ингээд сурчлаад байгаа боловч зарим нэгэн бас талаас болохоор битий ингээд бас ингээд бүр болиулах нь буруу гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь зарим дэргж харж байгаа үндэстэй хүмүүс нь ямар хүмүүс вэ? Би бас өөрөө яг тийм хүмүүстэй нэг тал байгаа. Энэ л юу гэхээр би өөрөө спорт амар их үздэг. Одоо хөлбөмбөг үзэн, сакс үзэн те. Тулааны спортууд маш их үзэн. За сүүлийн үед одоо манай Монголын Counter Strike-оор дэлхийн хэмжээнд очичлаа те. Эднэр дээрээ ингээ багахан хэмжээний ингээ мөрий тавиад өөрөө тэрийг нь шууд амжуултыг үзэх маш кайфтай байдаг байхгүй юу? Тэрнээсээ би өөрөөс ингээ аз жаргалыг мэдэрч идэг ч юм уу те. Тийм их хэмжээний мөнгө биш. Ингээд байхад надад бол маш гоё л байдаг. Тэгээ нөгөө талаараа энэ нөгөө нэг цахим спортын том багуудын арт нь байгаа яг тэр оргууд нь бол дандаа энэ бетийн одоо сайтууд байна л да. Энэ нь тэгээ бас яг буруу юм уу, зөв юм уу? Тэгээ тэрэн дээр л үзэх бодлоо хэлж байна. Саяхан би нэг юм дээрээс нэг хүнээр илхэн ярьсан байлаа да. Тэр айгу зөв ярьсан байсан байлээ. Одоо зүгээр гол нь тэр чинь ингээ хүний л одоо ингээд хуулиар хориогүй байгаа тохиолдолд тэр хүний ирэх шүү дээ. Юугаар тоглоно. Хамгийн гол яригдах асуудал нь ингээд Монголоос бий болсон энэ мөнгийг ингээд гадны одоо ингээд зах зээл рүү ч юм ингээд зүгээр ингээд буцаж орж ирэхгүйгээр цацагдчихж байгаа. Одоо бидний одоо хөдөлмөр үн цэнээр ингээд бүтээсэн цаг хугацаагаар бүтээсэн мөнгө байгаа шүү дээ. Тэр зүгээр ингээд буцаж орж ирэхгүйгээр гарч байгаа нь энэ чинь нэг улсын эдийн засагт нөлөөлж байгаа хэмжээнд татсан байгаа болохоор л хууль гаргаж байгаа юм байлээ. Тэрнээс тэрний оронд өгдөг чи одоо 1xbet чи одоо Монгол хүнийх байлаа гэж бодъё л да. MXbet тий UBXbet гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд байвал одоо яг тэр мөнгө нь Монголдоо эргэлдчихвэл тий тэгвэл бас гисэн утгатай юм ярьсан байгаа хөх тэр хүн. Тэгэл тэр нь ер нь тийм ээ тийм л гэж бодсон. Тэгэл би хүртэл бас тэгэл нэг найз мэдтэй ингэж лөөрдүүлж барайл тэр чин тэгэл 500 600 сая төгрөгөөр. Тэгтээ яг тэр спорт битийн биш юм шиг байгаа ма тэр казино тоглолцсон юм шиг л. Дотор нь бас тэг янз бүрийн тоглоом үүдс казино үрлээд гээл те. Тэнгэр тоглоомслаач юу хөвчлээ. Тэгээд тэднэрээсээ болол тэгдэм юм шиг лээ. Тэгээд сүүл би бас нэг сэтгэл зүйчдэр очиод ингээд ярилцж цаад байгаа байхгүй. Тэнгүү тэрэн дээр надад бас нэг юм тайлбарлсан. За ингээд эргэн тойрон чинь тиймэрхүү хүмүүс байвал одоо ингээ ийм шүү, тийм шүү гэд. Тэгээд донтолтын яг хэр хэмжээнд донтолтын хэмжээ биш яг нөө донтцсон байгаагаас буцаж гарахад хэр боломжтой вэ гэдэг хэмжээгээр
арх бол хамгийн хялбар нь. Арх бол тархины хамгийн дээдлийн хэсгийг гэмтээдэг. Тэгээ одоо тэр янз бүрийн хар тамхи драг мраг юу гэдэг тиймэрхүү юмнууд бол яг дунд хэсэгтэй. Тэгээд ингээ буцаж гарах нь шүү. Донтолтын хэлбэр биш. Тэнгүүд мөрөөдөд тоглоом бол хүний яг тархины бүр яг гүнд очиж гэмтэл үүсгдэг. Тэгээд бол эмч нь одоо энэ салбарт 30 гаруй жил ажиллалаа. Тэгээд тоглоом донцсон хүнийг буцааж гаргасан тохиолдол байхгүй. Би одоо тийм хүмүүсийг авах байсан тэд нар баг ямар ч боломжгүй гэж хэлж байна. Хар тамхинаас авилтаа гэсэн үг үү те? Үг чи яг харин буруу ойлгох гэдэг. Наа чи донтолтын хэмжээ биш байхгүй. Донтчоод донтогч болчоод буцаад гарахт нь ингээд хар тамхичин хүн ч юм архичин хүн интерес бол хамаагүй илүү цаг хугацааг тулж байгаа. Тэгээд баг боломжгүй гэж хэлчихлээ. Нэгэнд үнэхээр донтцсон бол тэгээд нэг бол шоронд орно, нэг бол тэгэл. Тэгээд тэр нөгөө нэг дахиад тоглохын тулд хүн амтнаас мөнгө зээлнэ. Тэр хамгийн ихний асуудал шүү дээ. Тэгэл тэрнээс цаашаа маш олон авилтаа юмнууд болгох. Тэгээд сүүлийн үед өчтөр өнөө орчтөр бас нэг мэдээгнээс амар богино хугацаанд 40 дүн бас амар болсон байлээ. Тэгээ хамгийн юм тэгэл дандаа эргэжтэйчүүд байгаа юм чи. битнес болоод. Битэнтэй биш гоо. Тэр бол ихэнх нь тэр тоглоомноос нь л болоод байгаа шүү. Ер нь л мөрөөдөө тоглоомноос. Тэг мөрөөдөө тоглоом. Тэгээд бид нар ч нөгөө покер энтер шиг покер ч юм бол нэмэх хасахын одоо юугаар явдаг ш. Тэр чинь болохоор шууд үржих хугацаа авалтаж явдаг юм шиг байл миний ойлгосноор л тэгэл амар хүмүүс тоглол. Одоо гол нь тэр тоглоом л юм шиг байгаа юм. Тэгээ бас яг үзэж байгаа хүмүүс маань бас одоо авахын аваарай тэгээд нөгөө нэг бид хоёр бол ямар нэг юм буруу зөвийн талаараас ярих гаагүй те зүгээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа шүү. Тийм наадхан дээр чинь нэг юм ярьч. Сайн тэр хуулиар хоригдоогүй байгаа юм чинь тэр хүмүүсийн юу сурталчлан уу байна уу? Яг тэр хүн нь л өөрийнх нь сонголт шүү дээ. Тэгээд тэрийг дуугаар яана уу? Эсвэл тэр контент бүтээж байгаа хүмүүс одоо ютуберүүд энэ тэр сурталчлан уу байна уу? Хуулиар хоригдоогүй байгаа юм чинь тэр чинь л зүгээр л хийж болно гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зарим нэг нь өстой идэх хоол олдохгүй ийм сурталчлаа наатнаас ч юм болж хүмүүс баг амар орлог хүч нөх. Тэр бол хуулиар хориог байгаа юм чи ингээ хийж болох л үйлдэл болохоор тэрэн дээр манайхан бас жоохон шүлтүртэй хамтч зүгээр санагцаа. Одоо тэгэл хуулийн ямар ч өргөн барьсан байсан тэгэл окей хуулиар хорчвол тэгэл хоригдчих тийм биз дээ. За тэгэд ямар ч сан мөрөгтэй тоглоомны хувьд бол иймэрхүү байлаа. Тэгээд бас яг хуулиар бас хориггүй байгааг би бас өнөөдөр л мэдлээ. Ямар ч сан сайт руу шууд хандаж болохоо болцсон л байгаа юм байна лээ те. VPN мэнээр бол зарим хүмүүс VPN ашиглаж байгаа юм шиг. Би ямар ч сан өчтөр яг мэдээ харсан юм гэсэн чинь ингээ хуулийн төслөл өргөн барьлаа гэдэг. Шийдвэр нь бол ямар ч байсан гараагүй байгаа юм шиг л. За Ирмах яг одоо нөгөө нэг кино ингээд явж байна. За уран бүтээлүүд ээж байна. За одоо бол цомог гарах чинь. За энэ зунаас холоо тоглолтуудтай хамтраад ажиллаж байна гэж чинь те. Яг энэ хугацааг гэр бүлтэй гаргах цагаа яаж гаргаж байна? Ер нь гэр бүлтэй хэр өөрийгөө ойрхон байдаг гэж боддөг үү? Одоо тэгэл ойрхон байх гэж хичээж штэ. Ойрхон байх нь зөв юм байна гэдэг. Одоо яг би ч олон юм зэрэг хийж ингэж өөрөө ингэ тайвширдаг төрлийн юм баггүй юу? Зөвхөн нэг юм биш. Одоо ингэ боломжит бүх юмыг хийгээд би юу чадах вэ те? Тэгэд хийж чадах хэмжээндээ тултал нь ингэ юм хий гэж боддог л байгаад л да ойрын үед. Яг хөө ингэ нас яваад ч юм уу хөгшрөөд өөр болох байж магадгүй. Тэнгүүд үлдсэн цаг хугацаагаа ерөөсөө бүгднийг гэртээ л зориулахыг одоо айгүй хичээж байна. Өмнө нь бол би ингээ юм хийж яхад чинь те ингээд би ингээ ажил төрлөө ингээ яаж ах чи гэртээ цаг гарахгүй байх юм уу те. Тэнгүүд би нэг тэнд амьдралыг авч явах гээд байгаа юм шиг ч юм уу те. Нэг тийм худлаа дүр тоглоал те. Ингээл би ажилтаа байна гэж баг ууралж муурлал. Тэгээд за окей. Тэгэл ойлгочихж байгаа байхгүй. Тэгээд энэ биш юм байна. Одоо ингэх хэрэгтэй байна гэл. Тэгэл одоо тэгээд миний ажиллаж байгаа ухаас ажлын 5 өдөр 8 цаг гэхгүй. Нэг дор шахаа хийчихвэл өөрөө ингээ контролдод дундан зай гаргаж ч юм уу тэгэл зай гарчулна шүү дээ. Би чинь агаарт гарах айгуу дуртай. Ойрхон ч байсан хаан ч байсан хамаг зүгээр ингээл гараа авчих шүү дээ. Тэгээд одоо хагасаа өдөр ажил авахаа болж гин гэдэг ч юм уу те. Хагасаа өдөр бол зөвхөн гэр бүлийн цаг гэдэг ч юм уу. Тэгэл одоо баг-багаар суралцаал тэгэл хэрэгжүүлээл заримдаа хэрэгжүүлэхгүй заримдаа хэрэгжүүлээл гэдэг чинь тэгэл суралцаал явчихна. Яг өөрөө бол хувийн зохион байгуулалт гэдэг гэр бүлтэй цаг гарах өдөр гаргадаг болсон ба шүү дээ тийм.
Тийм гэхдээ бас тэр чинь эхнэрийн оролцоо байгаа шүү дээ. За харьтаж ахсанд битээ. Ахсан бүтсэл нэг сонго гэлтэй. Тэгэж шүү дээ. За гэр бүлдээ бол яг тийм байж ер нь бол яг одоо нөгөө нэг 30 хэдүүлээ үрж чинь те. Тэгэхээр нөгөө нэг улс төрийн оролцоо одоо эргэн үнээс оролцоо нь хэр болж байна. За эсвэл нөгөө талаараа хоёр дахь асуулт нь хэр ер нь өөрөө үнсэргээг юм бэ? Ер нь их оронч гэхээр одоо нэг амар сүртэй өөрийгөө дүүл гэж ярьж байгаа юм шиг сонсогдох. Гэхдээ ямар ч байсан хийж байгаа үйл ажлууд ингээд одоо миний хийж байгаа ажлууд шүү дээ. Эднэр бол ерөнхийдөө нэг юм цаг хугацааны 30 хүрэх насны ч юм эсвэл нэг юм нийгэмд нэг жоохон манлал хийгээд юм эсвэл нэг юм нэр хүндтэй болох ч юм эсвэл нэг юм том миний хийх том ажил бол ингээд нэг том пазл вэ гэж үдэ. Том эвлүүлдэг. За энэ хипхоп энэ хийж байгаа ажлууд мөнгөтэй болох гэж бизнес хийх ч юм энэ юу гэх юмнууд бол зүгээр нэгийг хэсгэн. Тэгээ яг бүх юм томороо ингээд бодох юм бол яг юм миний яг амьдралын бас нэг туйлын зорилгоудын нэг яг юм түүхэнд үлдээд нэг мартагдахгүй юм гэдэг чинь тэгэл амар үнцэнтэй нэг юм хийх штэ. Тэнгүүд нэг тим юм л хийхийг хүсдэг. Тэгээд миний хийж байгаа зүйлүүд гээд хин нэгэнд хэрэгтэй угаасаа хин нэгэн гэдэг чинь л угаасаа улс их орон штэ. Тэмс чи их орон би их орон энэ биегээ яаж авч явах юм. Ингээд ямар ч боловсралгүй тэгэл нэг юм хангамжаар амьдэрдэг. Тийм болоод тэгээ юуны төлөөч ингээд амьдарч байгаагаа мэдэхгүй, амьд байгаагаа мэдэхгүй байх уу? Эсвэл хийж байгаа юм чин сэтгэлээсээ хийгээд, үнэхээр чин сэтгэлээсээ хийгээд тэрийг нэгт тавиад яг тэрэндээ бүх юмаа зориулаад тэгээ тэр нь хин нэгэнд хэрэгтэй юм болж хуурах ч юм уу. Тэгээ тэр чинь ингээ үнцний процесс нь яваад ингээ томорхол байх л та нас явах тусам. Тэгээд ямар ч байсан нэг юм нэг тийм юм л хийхийг хүсдэг шүү дээ. Яг юу гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан уртгаал хийгээ явж яа гэж. Тийм ямар ч байсан хийж байгаа юмаа сэтгэлээсээ хийх тэгээд гадны зах зээл рүү гарна марна гэж хүмүүс одоо ярьж байна. Энэ болгон ч л тэгэл гаднаас мөнгө орж ирнэ гэдэг чинь их орондоо хүртэл нэг хаанаас ч юм нэг одоо ойлгомжтойгоор хэлбэл нэг гадны улс их орондоо юм мөнгийг ингээл аваад эндээ авчрал энэ дотор эргэлдүүлнэ гэдэг чинь тэгэл гэдгээс ахуулаад тэгэл хүүхдээ сайн болж хүмүүжүүлэх ч юм уу те. Энд чинь их орондоо хийж байгаа юм шүү дээ. Энд чинь угаасаа л тийш дээ. Маргааш чинь тэр тэнд байгаа тагтчихээн тэгэл. Тэгэхгүй бас нэг амиа ботсон эсвэл нэг мөрөөдөө тоглоомж эсвэл нэг юу ч үт юм битээ одоо мэдэхгүй. Нэг тийм хүн болгочвол болохгүй хаа. Тэгтээ яг саяны хэсгийн эсвэл болохгүй л хасчаад энэ жоо буруу юм ирсэн юм. За яг подкастын төгсгөл бид нэр бас хүн болноос ингэж асуух юм. Яг одоо яг төгсөх гээд байна уу? Тий, одоо яг төгсгөх шатанд орж илээ. За. Яри одоо нэг ярих гад амжаагүй ч юм уу те. Эсвэл нэг дотор нэг боддог ч юм уу тийм юм байгаа. За нэг энийг л нэг хүмүүст нэг хэлчих юмсан да. Хүмүүст хэлчих юмсан да гэж. Тийм зүйл байвал хүмүүст хэлье гэж угаасаа сүүл үед бодоод тэгэл дуулж байгаа тайз болгон дээрээс л хэлж байгаа л да. Ерөөсөө нэг нэгэндээ хайртай байгаараа. Гэт Монголд ингээд хайр биш ингээд жоох юм суурин соёл иргэншил рүү шилжснээс хойш ч юм уу хитрхи юм бүх юм амиа боддог болсон байна. Тэгээд сүүлд бас нэг юм уншиж ирсэн чинь юм байсан юм аа. Капитализмыг та холбогдсон байсан юм а. Гэхдээ надад бол тэр улс төрийн үзэл баримтлал хамаагүй. Гол ярьсан юм нь болонготой хүн болгон юм хитрхи амиа боддог болсон байна. Тэнгүүд бүх юмнаас ашиг харах гад тэг гэр бүл салт юм байсан байна. Тэгээд гэр бүл салтан дээр нь хитрхи их ингэж өхөөсөө илүү авахаа бодоод тэг нөгөөх нь ингээ хүсэж байгаа юм нүгч чадхаа болонгот салж яана гэсэн нэг өнцгөөс ярьсан байсан байхгүй. Гэр бүл төр жишээ авч ирсэн гэж үү? Тэг гэр бүл салтын нэг докторын нэг лекцний чөлөө подкаст нэсгүүлсэн юм а. Тэгвэл хитрхи их хүмүүс амиа бодож ийн гэдэг. Тэнгүүд угаасаа юм сүнсний ч юм уу эсвэл нэг юм амьд байгаа хүмүүсийн оюун ухааны төвшин гэж байна шүү дээ. Хамгийн доор байгаа хүн бол амиа боддог. Бүх юмнаас ашиг хардаг. Хоёр дахь нь бол найз нөхдөд боддог ч юм уу те. Хар амиа боддог, дараа найз нөхдөд боддог, тэгээд гэр бүлээ боддог, хамаатан саднаа боддог, улсаа боддог, их орноо боддог, дэлхийг боддог, ертөнцийг боддог ч юм. Оюун ухааны төвшнүүд байгаа шүү дээ. Гэдэг шиг тэгээд хитрхи их амиа ботсон гэж авах ерөөсөө авъя гэдэг амбицтай болцсон ч юм уу. Биш амбиц нь авъя гэдэг юм хандлагатай болцсон ч юм уу гэж анзаардаг. Тэгээд ерөөсөө нэгнийг хайрлаараа тэгээд юмд яг чин сэтгэлээсээ хандаараа гэж л хүсэж байна да. Тэгэл
Тий. Тэгэл өөр юм байхгүй дээ. Тим юм л юу н хэлээд байгаа шүү дээ. Би сүүлийн үед. За тэгвэл тэгээд би бас энийг бас аюу дэмждэг ш. Манайха ер нь жоохон нэг хайрлаарай. Нэгэндээ ядаж битийлээ болоорой гэдэг зүйлийг бас би бас баримталж явдаг байгаа. Тэгээд подкаст тий одоо нэг ингэж хэл штэ. Өмнөх үе чинь болонготой хүний доор орчихгүй юмсан та гэж амьддаг байсан чинь одоо болохоор хүнд гай болохгүй юмсан гэдэг юм хандлага одоо ингэ бид хэдийн ингэж бүтээсэн байгаа нийгэмд юу нүүсэд гоё байгаад байна гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь тэгэл сайжрах л та. Дараагийн үе маань бүр гоё болгол явах л та. Бэлэг өгөх гээд. За бэлэг яг бэлэг өгчихсэн. Гэхдээ маань сая айгүй гоё үг хэллээ шүү манайха. Энийг бас нэг сонсоод авчвал те. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд мэдээж бэлэгтэй байгаа. Ер нь одоо таны дандаа л мэддэг юмнууд байгаа дөө. Ямар ч эсвэр айсан будааг бол заавал иргэдээ өгөөрэй. За тэгээд хампан чипс, райс кракер, үзэлцний компот. Бэлгэлж байна. Манай гэхдээ баярлалаа. Бэлгнээс гадна манай уут сая би яг надад чи ярих жилээ. Сая инглээ оролцож байгаа уран бүтээлчд болон одоо нөгөө бүжиглж байгаа хүмүүс юм ингээд тоглолтын нэг 20-30 хүн байгаа шүү дээ. Би нэг 20 хүнд бэлэг өгсөн шүү дээ. Тэнгүүт ерөөсө бүгдээр яг нуутыг ярьчлаа. Энэ өстөө ингээд дахиад хэрэгдэх боломжтой. Тэг өнгөний хувьд амар гоё өнгөлөг ийм юу вэ штэ гэл. Ерөөсө яг бүгдээр ярьчлаа. Тэгээд Свигийнхаа хамт олонд баярлалаа. Хийшэд тавьч. Тэгээд энэ нуутыг л өстөө бүгдээр ярьчлаа. Амар гоё шийдэлтэй, амар гоё дизайнтай гоё юм байна гэдэг. За баярлалаа. Тэгээд ямар ч сан манай уутыг бас гоё гэж байгаа бүх хүмүүст баярлалаа. Манай бас бүтээгдэхүүнийг та бүхэн өргөнөөр хэрэглээд үзээрэй. Эрүүл хүнс, эрүүл сэтгэлээ, эрүүл ирээтэй урайтай Sweet Reasons компани байлаа. За тэгээд оролцсонд баярлалаа. Ажилтнанд нь өндөр амжилт хүсье. Цаашдаа уран бүтээлд нь бас маш өндрөөс өндөр амжилт хүсье. За ямар ч сан баярлалаа. Тэгээд танаа нэвтрүүлэг болон танаа брендийн хамт олон бүгдэнд нь ажлын амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Тэгээд урьж оролцуулсанд баярлалаа. Угаасаа за окей. Баярлалаа. За тэгээд эх 7 хоногт илүү сонирхолтой зочинтой гоё сэдвээр уулзцгаая.